За дөрвжийнхаа хэсгээр бол бид нар үйл үгийн цаг гэдэг задрагааг бол үтсэн байгаа. Өнөөдрөөс эхлээд одоо бид нар тодорхой одоо цагуудыг үзээд явна. За тэгэхээр англи хэлний мянган дүрм гэдэг номынхоо дүрм бүрийн тайлбарыг явагдаж байгаа учраас өнөөдөр бол 28-аас 31-р хуудсан дээрх одоо 186-аас 100 дугаар дүрмийг хамарсан ийм одоо тайлбарыг багш нь явуулна. За тэр маань бол одоо жирийн одоо цаг буюу present simple tense гэж. За тэгэхээр альва цагийг үзэхдээ одоо яаж бүтээх вэ, юу гэж орчуулах вэ, хэзээ хэрэглэх вэ гэдэг дарааллыг баримталж үзнэ гэсэн учраас одоо жирийн одоо цаг буюу present simple tense-ийг үйл үгийн анхдаг хэлбэрээр дамжуулдаг байгаа. За жишээ нь go бол go, play бол play. Харин ганцтай 3 дугаар бие буюу he, she дээр үйл үгийн анхдаг хэлбэр дээр s төгсгөл залгана goes, plays гэдэг. Орчуулгахдаа дагдаг догдог гэд орчуулж байна. Явдаг, ирдэг, очдог, уудаг гэж. За хэзээ хэрэгэлдэг цаг вэ гэхээр нэгдүгээр ертөнцид мөнхөд үргэлжлэдэг үйлийг илэрхийлдэг цаг байгаа. Одоо сэлэн мөрөн байгаль нууцтдаг, rivesling flows into Lake Baikal. Одоо нар дорн зүгээс манддаг гэж тийм үү. Нэг өглөө босоод ирэхэд одоо өөр зүгээс мандна гэж байхгүй шүү дээ. Тийм учраас the sun rises in the east гэж. Ийм одоо үйлийг илэрхийлнэ. Хоёрдугаарт нь болохоор тодорхой цагийн хуваарьтай үйлийг илэрхийлнэ. Энэ дэлгүүр 11 цагт онгоодог. This shop opens at 11 o'clock гэх мэтээр. За 3 дугаарт нь болохоор давтамжит үйлийг илэрхийлдэг цаг байгаа. За одоо энэ давтамжит үйл гэж хэлэхгүй бол одоо би над дээр шав болоод ирсэн хүмүүсээс асуудгийн жирээ одоо цагийг эзээ хэрэгэлд юм гэхээр дандаа болдог, байнга тохиодог үйлдэл илэрхийлнэ гэж тодорхойлох гэдэг. Энэ бол маш их учир дутагдaltaй. Яагаад гэвэл давтамж илэрхийлдэг маш олон үг байдаг учраас эдгээрийг бүгдээрнийг хамрахын тулд давтамжит үйлийг гэж ярина. За тухайлбал одоо 100% давтамжийг бол 3 янзаар хэлнэ. Always үргэлж дандаа ямагт, regularly тогтмол, за constantly байнга, 90% давтамжийг бас 3 янзаар usually ихэвчлэн, mostly ихэнхдээ, mainly гол төлөв голчлон. За 70% давтамжийг often үе үеигдэг, ойр ойрхон ингэдэг. 50% давтамжийг sometimes гэж илэрхийлж байгаа. За заримдаа тэгдэг, хаяа ингэдэг гэдээ орчуулна гэсэн үг. За 20% давтамжийг rarely ховорхон тэгдэг. 10% давтамжийг seldom хааныг гэдэг, хаяа даа нэгдэг. За 1-2% давтамж үгүйсгэлийг болохоор hardly гэдэг. За энэ маань hard гэдэг үгнээс үүссэн үг биш. Бараг тэгдэггүй, барагтаа бол ингэдэггүй гэдэг үг байгаа. За тэг хувийн давтамж буюу never гэдэг. Огт ингэдэггүй, ерөөсөө тэгдэггүй гэж. Жишээ нь одоо I always go by bus. Би автобусаар дандаа явдаг. I regularly go by bus. Би автобусаар тогтмол явдаг. I constantly go by bus. Би одоо автобусаар байнга явдаг. I usually go by bus. Би автобусаар ихэвчлэн явдаг. Mostly go гэвэл ихэнхдээ явдаг. Mainly go гол төлөв явдаг. Often go үе явдаг. Hardly go бараг явдаггүй. Never go огт явдаггүй гэх мэтээр. Мөн одоо давтамж илэрхийлдэг everyтэй үгнүүд болон every otherтэй үгнүүд байдаг. За одоо дундаа тасраагүй одоо үргэлжилсэн байх юм бол every day өдөр болгон, every month сар болгон гэж. Гэтэл every other day гэвэл өнжөөд нэг өдөртөө гэж. Одоо ийм одоо давтамж илэрхийлдэг үг байна. Үг байна. Жишээ нь I wash my hair every morning гэвэл би өглөө болгон өсөө угаадаг. Гэтэл I wash my hair every other morning гэвэл би өнжөөд нэг өглөөдөө одоо өсөө угаадаг гэж. Мөн одоо тодорхой мөчлөг доторх одоо давтамжийг илэрхийлдэг. Once a day гэвэл өдөрт нэг удаа, twice a day гэвэл өдөрт 2 удаа, 20 times a minute гэвэл одоо минутанд 20 удаа гэх мэт үгнүүд бол бүгдээрээ давтамж заадаг учраас энэ үгнүүд бол одоо зөвхөн жирийн одоо цагийг шаарддаг үгнүүд гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд одоо номныхоо 68-аас 100 дугаар дасгал буюу 32 дасгалыг ажиллаж байж энэ одоо мэдлэгээ баталжуулах шаардлагатай шүү манайхаа. Баярлалаа.